Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нэр програмчдын суурь хичээлийн дараагийн бодлогод бэлэн болж байна. За тэгэхээр бид нэр одоогор үлдсэн байгаа сэдвийн хүрээнд бодож чадж байгаа бодлогод бол бас тодорхой их байна шүү дээ. Одоо бид нэр юу зөвхөн үлдсэн байгаа вэ гэхээр юу хувьсагч зарлах тэгээ математик үйлдэлүүдийг л үзсэн байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого болохоор юу вэ гэхээр 3 оронтой тоо гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр 3 оронтой тоо гэдэг нэртэй бодлого нь ямар бодлого юм бэ гэхээр биднэрт 3 оронтой нэг эерэг тоо өгдөг нэ. За тэр эерэг тооны цифруудын нийлбэрийг нь хэдүүлж олох нэ. За жишээ 1 2 3 123 гэдэг тоо өгсөн байлаа гэж бодоход 3 дээр нэмэх нь 2, нэмэх нь 1, тэнцүү 6 гэдэг цифруудын нийлбэрийг ингэж олох нь байна тийм. Тэгээ энэ бодлогыг яаж бодох юм бэ гэж бол за ерөн бодлогын хувьд бол ойлгомжтой. Яагаад гэвэл бид нэр сүүлийн цифрыг нь олж чадж байгаа шүү дээ. Сүүлийн цифрыг олдог хэдүүлээ бодлогыг бол бодсон. За тэр бол модуло 10 туваажсэн тийм. За тэгэхээр хэдүүлээ сүүлийн цифрыг бол олж чадах юм байна. 3 гэд сүүлийн цифрыг олж чадах юм. За тэгэнгүүт дараа нь хэдүүлээ 3-ыг байхгүй болгож ирдэг 123 гэдэг тооноосоо тий. Яаж байхгүй болгох вэ гэвэл 10 тувааж байхгүй болгох нь тий. 10 туваахаар 12 гэдэг тоон л үлдчихэв. За тэгэнгүүт 12 гэдэг тоо байна. Тэгвэл 12 гэдэг тооны сүүлийн цифрыг хэдүүлж олж сурж байгаа шүү дээ. 10-аар моожуулаад сүүлийн цифрыг нь олж. Дахиад 2-оо байхгүй болгоод угсаа 3 оронтой тоо гэдэг өгсөн юм чи энэ дээр бол моожуулаад тэр хэрэгцээд ах шаардлага байхгүй. Зүгээр нэгийг нэмээд өгчөөд хэдүүлээ 6 гэдэг тоо гаргаад авчиж болж байна. За ерөнхий бодлогын санаа нь бол ийм. Гэхдээ энэ дээр хэдүүлээ нэг зүйл анхаарах хэрэгтэй байгаа. Хэдүүлээ нийлбэрийг олж байгаа учраас int sum гэдэг нэг ийм нэртэй нэг хувьсагч хэрэгтэй. Энэ нь хэдүүлээ тэг гэдэг утгаас заавал ихсүүлэх хэрэгтэй. Хэрвээ ямар ч утгагүй зүгээр sum гэд ихсүүлчихвэл sum ямар нэгэн одоо хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Хувьсагч гэдэг бол нэг sav. За хэдүүлээ нэг ийм sav байлаа гэд хэдүүлээ бодчихсон. Sum. Тэгээ ийм sav байгаа. Нэрийн sum гэдэг нэртэй sav. Тэгмүүд энэ хоосон байхад 3-ыг хоосон юм дээр нэмнэ гэдэг ч өөр ямар нэг утгыг бол утгагүй болчих гинөө гэж ойлгож байна. Тэгэхээр компьютер бол энийг ойлгохгүй тийм учраас тэг гэдэг утгаас ихсүүлээд хүн 3-ыг нэмэнгүүт 3, 2-ыг нэмэнгүүт 5, 1-ийг нэмэнгүүт 6 гэдэг утгыг хэдүүлж гаргаж авч болох нэ. За ерөнхийдөө бодлогын санаа нь юм хэдүүлээ кодчж бичиж үзтгэе. За хэдүүлээ бүгдээ авч байгаа учраас int тийм ээ. За int n гэж. За тэгээ гараас утга аавна. c in гэдэг гараас утга аавна. За тэгэнгүүт хэдүүлээ энэ дээр int sum гэдэг нэг хувьсагч хэрэгтэй гэсэн тий. Тэр нь тгээс ихсэх хэрэгтэй. Тгээс ихэхгүй бол дараачийн юун дээр нэмэхээр болохгүй. За ихсээд хэдүүлээ хамгийн сүүрчийн цифрыг нэмээд үзье та тий. n-ийн 10. За 10-аар моожуулаад чинь гэдгийг бол ойлгож байгаа. n-ийн сүүлийн цифрыг нь олоод sum дээр нэмж гинэ гэдгийг бол ойлгочих жоох нь. Сам дээр нэмэхдээ энэ за би изүүдийг зөрөнгүүч чинь ингэ биччихье. Тэгэхээр сам тэг дээр тэр сүүлийн цифрыг нэмээд тэр нэмснээ сам гэдэг хувьсагч дээрээ эргүүлээд хадгалж чинь гэдэг хэдүүлээ ингэж ойлгож болох нь. Дараа нь хэдүүлээ яах вэ гэвэл n-ийг 10 туваачин тий. N-ийг 10 туваачин. N-ийг 10 тууснаа тэгэхээр n дээрээ хадгалчих нь шүү дээ. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь n нь одоо шинжлэгдээд 12 болцсон гэж ойлгож байна. Одоо 123 гэдэг жишээ байлаа гэж бодоход. За тэгэнгүүт дараа нь хэдүүлээ sum дээр за n-ийг 10 болчихсон тий. За ингэснээр 10-ийн орныхын цифрыг нэмчихсэн. За тэгэнгүүт одоо ингэзээ за ингээд бичиж. За n-ийг нэмээд. За хэдүүлээ тэгээд ерөнхийдөө хэдүүлгэн хариу болох нэ. За хэдүүлээ 123 гэдэг тоогоо бичиж шалгаад үзье. За 6 гэдэг хариу гарч ийн тий. Ерөнхийдөө бол бодлогын санаа нь бол ийм. За магадгүй анхны юунд бол ойлгоход хэцүү байгаа. Гэхдээ бодоод үзэнгүүт өөрөө гараараа цаасан дээр бичиж бодоод үзэнгүүт тэр ойлгомжтой. За хэдүүлээ бодолтой юун дээрээ тавиад үзье. Spotch дээрээ тавиад үзье тий. За хэдүүлгэн бодлоо 3 оронтой тоо. За submit solution дарна тий. За тэгээд эндээсээ нэгэ сонгосоо явуулсаа. За бодолтой хэлгээд үзье. Тэрний бодол зөвшөөрөгдөх нь яах нь харъя.
Найдварын бодолд бол зөвшөөр гэж чинь тий. За тэгэхээр өнөөдрийн бодлого ийм бодлого байлаа 3 оронтой тоо гээд 3 оронтой тооны цифруудын нэлбэрийг нь олох бодлого байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн асуулт байвал комент хэсэгт бичээрэй. За дараагийн бичлэгээр уулзцаая.